Жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдрийг дэлхийн хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Энэ өдрийг Угтан аймгийн Улаан загалмаа хороо хүмүүнлэгийн улсад бусдыг уриалсан үйл ажиллагаануудыг зохион байгуулсан байна. Тухайлбал хүмүүнлэгийн өдрийн аяны хүрээнд биеийн тамир спортын газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд аймгийн аварга шалгаруулах гимнастикийн тэмцээнийг 1-5 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулжээ. Хүмүүнлэгийн аяны хүрээнд аймгийн тэргүүний 5 дугаар цэцэрлэг, улсын тэргүүний 12 дугаар цэцэрлэг, 6 дугаар цэцэрлэгийн хамт олон Улаан загалмайн гишүүнээр хэлсэж гишүүн хүмүүнлэгийн хамт олон болсон байна. Мөн өдрөөр Улаан загалмайн анхан шатны хороо гишүүн байгууллага гишүүдийнхээ дунд аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. За өнөөдөр бид нар биеийн тамир спортын хороо аймгийн засаг даргын тамгын газартай хамтраад Улаан загалмайч байгууллагын хамт олон онцгой гишүүд сайн дур идэвхтнүүдийн дунд аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг анх удаага зохион байгуулж байна. Ер нь энэ тэмцээнийг цаашид бид нар Дархан аймагт маань орхон сэлэнгийн гамшигын бүсийн төв одоо үйл ажиллагаа явуулдаг учраас 2 жилээс бол бүсчилсэн хэмжээгээр зохион байгуулах ийм одоо цаашдын зорилттой байж байгаа. За өнөөдрийн тэмцээнд маань хүмүүнлэгийн хамт олон 8 одоо байгууллага багууд орж ийн 9 багаас 70 гаруй тамирчид тэмцээнд оролцож байна. Аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд Дарханы дулааны цэцлэгээ станц, оюун нэрийн цогцлбор сургууль, онцгой байдлын тамирчид эхний байруудад шалгарсан байна. Хүмүүнлэгийн өдрийн баярын үйл ажиллагааг аймгийн залуучууд театр зохион байгуулж, аяны үйл ажиллагааг дүгнэн шилдэг улаан загалмайчдыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн шагналуудаар шагнаж урамшуулсан байна.